За кошин тэнцэтгэл бишийн 66 дугаар бодлого тий. За 66 маань. За А1 гэх мэтлэнгээр АН эерэг тоонуудын хувьд за хоёрыг үржигчний хаалтанд доторх энэ нийлбэр бол эдгээр тооны нийлбэрээс баггүй гэж батална. За баталгааг хийхдээ за эндээс эхлэе. Энэ хаалтанд доторх энэ бутгаануудын нийлбэрийг S1 гэж тэмдэглэж. S1 гэдэг бол юу тань зүй авах гэхээр A1-ийн квадратыг хуваах нь A1 дээр нэмэх нь A2 нэмэх нь гэмшлэн за энийг дахиад нэг утгах юм шиг. A2-ын квадраттай байвал A2 дээр нэмэх нь A3 нэмэх нь гэмшлэнгээр нэмэх нь AN-ийн квадрат AN дээр нэмэх нь A1 болно. За мөн S2 гэж дараах бутгахыг авъя. Дараах бутгаханд нийлбэрийг авъя. Тэгэхдээ энд бол A1 A2-ын нийлбэр байгаа. Тэгэхээр яг тийм хуваарьтай A1 дээр нэмэх нь A2 гэсэн ийм хуваар бүхий бутгахыг авна. Тэгэхдээ энд A1-ийн квадрат байсан бол энд яг A2-ын квадрат нь авъя. За эдгээрийг л би S2 гэж тэмдэглэе. За нөгөө тал дээр явах гэхээр A2 дээр нэмэх нь A3. Яг энэтэй адилхан хүртвэртэй хуваарьтай боловч хүртвэр дээр энд A2-ын квадрат гэсэн бол энд яг A3-ын квадрат байдлаар бутгаануудаа сонгоод авчих. За энэ нийлбэр бол AN дээр нэмэх нь A1 ийм хуваарьтай AN-ийн квадрат байгаа учраас энд A1-ийн квадратыг авъя. За эдгээр S1 S2-ыг хооронд нь хасчих. S1 S2-ыг хооронд нь хасчих. За тэгэх юм бол юу болох вэ гэхээр S1-ээс S2-ыг хассан энэ ялгарыг авч үзэхдээ ингээд харгалзан хасчих. За ингэж хасах юм энэ хоёр бутгын хуваар ижлэх учраас за A1 дээр нэмэх нь A2 хуваарьтай A1-ийн квадратаас A2-ийн квадратыг хасна. Нэмэх нь A2 дээр нэмэх нь A3 гэсэн хуваарьтай A2-ийн квадратаас хасах нь A3-ийн квадрат болно. Нэмэх нь гихмишлэнгээр за юм болчих юм бол AN дээр нэмэх нь A1 AN-ийн квадратаас хасах нь A1-ийн квадрат болно. За хүртвэрүүдийг квадратын ялгуурын томьёогоор задлах юм бол A1-ээс хасах нь A2 A1 дээр нэмэх нь A2 энэ хуваарьтай хураагдчихна. Тэгэхээр дандаа ялгуурууд нь зөвхөн нэг зэрэгтэй ялгуурууд нь бүх бутгай бүрээс үлдэх нь байна. За тэрний юу гэсэн үг гэхээр ийм гэсэн үг. A1-ээс A2-ыг хассан ялгуур нэмэх нь A2-оос A3-ыг хассан ялгуур нэмэх нь гихмишлэнгээр нэмэх нь яг энэний өмнөхийг өччих юм бол AN-ээс хасах нэгээс AN-ыг хассан нэмэх нь AN-ээс хасах нь A1 гэсэн үг. За энд юу үлдэх вэ гэхээр A2 нь арийнхтайгаа устдаад A3 нь бас арийнхт нь нэмэгтэй устдаад гихмишлэнгээр энэний өмнө хасахтаа энэ арийнхаа нэмэгтэйд устна. Энэ хасахтаа арийнхаа нэмэгтэйд устдаад энэ хасахтаа A1 бол энэ урд талд нэмэгтэй A1 гоо цикл тэнцэлж байсан тийм. Тэгэхээр энэ бол хасах A1 нь энэ нэмэх A1-тай устдаад ингээд юу ч үлдээгүй тийг боллоо. Эндээс юу ч хэлэх гээд байгаа хэрэг S1-ээс S2 гэсэн ялгуур бол S1-ээс S2 гэсэн ялгуур бол тэгтээ тэнцэх байна. Өөрөөр хэлэх юм бол S1 бол яг S2-тойгоо тэнцүү байж гарч байна. За одоо цаашаа. Одоо цаашаа бид нар яг гэхээр үндсэн баталгаж байгаа тэнцэтгэл бишийнхаа зүүн гар талыг авъя. Зүүн гар тал. За L хан S тэ. За зүүн гар тал бол тэнцүү ер нь бол хоёрыг үржих нь энэ хаалтан доторх эдгээр нийлбэрүүдийг S1 гэсэн шүү дээ. Тэгэхээр чинь хоёрыг үржих нь S1 болно. Өөрөөр хэлэх юм бол S1 дээр нэмэх нь S1 гэсэн үг шүү дээ. За тэгээд одоо тэгвэл яг энэ S1 чинь S2-той тэнцүү юм чинь энэ хоёр дахь S1-ийг энэ S2-оор солиё. Өөрөөр хэлэх юм бол S1 дээр нэмэх нь S2 болгочих. За ингээд энэ нийлбэрийг одоо авч үзэх юм бол ийм болно гэж. За саяны нийлбэрээ авч үзэхдээ ингэнэ. Мөн адилхан энэ хоёрыг нэмнэ, энэ хоёрыг нэмнэ гэх мэтлэнгээр энэ хоёрыг нэмнэ. За нэмэхдээ ингэж нэмчихье. A1 дээр нэмэх нь A2 хуваарьтай байх юм бол A1-ийн квадрат дээр нэмэх нь A2-ийн квадрат болно. За A2 дээр нэмэх нь A3 гэсэн хуваарьтай байх юм бол A2-ийн квадрат дээр нэмэх нь A3-ийн квадрат болно. Нэмэх нь гихмишлэнгээр харгалзан нэмсээр хагаад хамгийн сүүлд яг AN дээр нэмэх нь A1 гэсэн хуваарьтай AN-ийн квадрат дээр нэмэх нь A1-ийн квадрат болно. За одоо бутархай бүрийн
хүртэр хуваарийг зэрэг 2-2-оор үржиж өгч. Жишээлбэл хамгийн ихний бутархай хуваар нь болохоор 2 А1 дээр нэмэх нь А2 болно. Хүртрийг 2-оор үржих хэрэгтэй. Тэгэх юм бол А1-ийн квадрат 2 удаа нэмэгдэнэ, А2-ийн квадрат 2 удаа нэмэгдэнэ. А1-ийн квадрат дээр А1-ийн квадратыг нэмнэ. А2-ийн квадрат дээр нэмэх нь А2-ийн квадрат. За гих мэтлэнгээр. За 2 удаа нэмэх хэмжээнийг тэр чигээр бичээд энэ цааш бол энэ гол дээр нь кошин тэнцвэр шиг хэрэглэж байгаа. За тэгэхээр гих мэтлэнгээр хамгийн сүүлийн бутархай маань юм болно. АН дээр нэмэх нь А1 штэ. 2-той. Энийг бол 2-ыг үржих. Тэгээ дээр хүртвэрийг үржсэн 2-ыг болохоор АН-ийн квадрат дээр нэмэх нь АН-ийн квадрат, нэмэх нь А1-ийн квадрат дээр нэмэх нь А1-ийн квадрат гэдэг. За одоо энийг багасгах нь. Энэ хоёрыг кош хэрэглэх юм бол ийм болно гэж байна. Багуурын тэнцвэр. А1-ийн квадрат дээр нэмэх нь 2А1 А2 нэмэх нь А2-ийн квадрат. За энд яг үгээр 2 А1 дээр нэмэх нь А2 нэмэх нь дараагийн бутархай бол А2 квадрат дээр нэмэх нь 2-ыг үржих нь А2 А3 нэмэх нь А3-ийн квадрат гэсэн үг. Тэгээд А2 дээр нэмэх нь А3 гарна гэсэн үг тийм. За тэгэхээр гих мэтлэнгээр хамгийн сүүлчийн бутархай бол юу гарах вэ гэхээр АН-ийн квадрат дээр нэмэх нь 2АН А1 нэмэх нь А1-ийн квадрат. АН дээр нэмэх нь А1. Энд болохоор бүгдээр хуваарьт 2-ууд үржигдсэн явж байгаа юм биш. 2-ууд үржигдсэн явж байгаа. Энд ч гэсэн бас 2 үржигдсэн. За тэгэхээр одоо эндээс ийм боллоо. Энэ дээдл нь болохоор нийлбэрийн квадратын томьёо учраас А1 дээр нэмэх нь А2-ийн квадрат. Энэ дээр А1 дээр нэмэх нь А2 байгаа. Нэмэх нь А2 дээр нэмэх нь А3-ийн квадрат. Тэгээ энэ дээр А2 дээр нэмэх нь А3. Энд 2-ууд нь хаяхгүй байх хэрэгтэй. 2-уудыг үржиж явах хэрэгтэй. За нэмэх нь гэх мэтлэнгээр нэмэх нь юу болсон гэхээр 2-ыг үржих нь АН дээр нэмэх нь А1, АН дээр нэмэх нь А1-ийн квадрат болсон. За одоо энэ квадратууд нь дандаа энэ хуваарьтайгаа хураагдчихаа дандаа 2 гэсэн хуваарьтай үлдэнэ. 2 гэсэн хуваар нь бүгд ижилхэн учраас 2-ыг гээд авчих. Тэгэх юм бол А1 энд байгаа гэхээр 2 шиг А1 байна. Нэмэх нь А2 энэ зэрэгцэн 2 хаалтан дотор байгаа учраас 2 шиг А2 нэмэх нь хэмжлэгээр энэ чинь дараагийн А3-та 2 шиг бүгдээр гарч ирнэ. Тэгээ АН бол энд байгаа энэний өмнөхт байгаа тийм. Тэгэхээр 2АН гарч ирлээ. Энэ хоёрууд нь хураагдлаа. Эндээс яг А1 дээр нэмэх нь А2 дээр нэмэх нь гихмичлэнгээр нэмэх нь АН болж батлах тэнцвэр биш гарлаа. Болж тэнцвэр биш батлагдав. Өөрөөр хэлэх юм бол за эндээс тэнцвэрлэшийн за 100 гартлыг аваад 2-ыг үржих нь хаалтан дох S1 гэсэн байсан. Тэгээд 2S1 гэж S1 дээр хүн S1 болно. Тэгээд эндээс энэ S1-ийг нөгөө S1 S2 тэнцүү учраас S2-оор солиод тэгээд одоо S1 S2 чинь одоо энэ хоёр шүү дээ. S1 энэ байна. S2 энэ байна. Тэгэхээр энийг хооронд нэмнэ гэдэг бол ингээ харгалзан ингээд гихмичлэнгээр нэмээд ирэхээр одоо илүү шилжиж байгаа. Ийм бодох юм бол гихмичлэг. За энэнийхээ бодорхой тусрын хүртэр хуваарийг 2-оор үржиж хувааж өгөөд энд 2-тай хуваар нь болж энийг 2 дахин нэмж яагаад голын 2 дээр нь дандаа яг гихмичлэнгээр эднэр дээр бүгдэн дээр нь кош хэрэгэлсэн байна. Кошин төсөж 2 тооны хувьд. Тэгэх юм бол хоёрлсон үржрүүд 2 удаа 2 гэсэн коцонтой гарч ирнэ тий. Тэгэхээр эндээс нөгөө А квадрат нэмэх нь 2АБ нэмэх нь Б квадрат хэлбэртэй бүгдээр хүртрүүд нь болчихж байгаа учраас энэ бүтэн квадрат бол. Бүтэн квадрат болонгууд нь яг хуваарьтай ижилхэн А1 дээр нэмэх нь 2 А1 дээр нэмэх нь 2 учраас бүгдээрээ хураагдлаа. 2 нийтөө энэ коэффициент гарч ирнэ чи 2 хураагдаад ийм боллоо. За ингээд бидний батлах тэнцвэрч маань зүүн гар тал нь энэ тоонуудын нийлбэрээс их үе тэнцүү гэж батлах хэрэгтэй. Тэр маань гарлаа. За одоо тэнцэх нөхцөл гэдэг маань бид нар батлсан газар маань багасгасан газар маань юм байна. Энэ голын 2 нэмэгдэхүүн дээр кош хэрэглэн гэдэг чинь А1 бол А2-той тэнцүү. За дахиад энэ дараагийнх нь А2 А3 дээр кош хэрэглэсэн учраас А2 нь А3-тай тэнцүү. Гихмичлэнгээр яг
Гэхмэчлэнгээр явсараад хамгийн сүүлд яах вэ гэхээр AN-тэйгээ тэнцвүү. Ийм үед тэнцвэл биш маань тэнцэлтэй хүрнэ. Тэнцэлтэй. За ингээд кошин тэнцвэлшийн 66 дугаар бодлого маань бодогдлоо.